Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та бүхэндээ хүн ба орчин хичээлийг гэрээхэндээ туслах сэдвээр хамтран зохион байгуулахаар бэлтгэсэн байгаа. Бяцхан шавнар маань хичээлдээ идэвхтэй оролцоорой. Бид өмнөх хичээлээрээ гэр бүлийн гишүүдэд танилцуулж хэрхэн ямар ажил үүрэгтэй талаар нь мэдж ярилцсан бол одоо бүгдээрээ гэрээхэндээ хэрхэн яаж тусалдаг талаар найзууд маань бичлэг явуулсан байна. Бүгдээрээ бичлэгээ үзцгээе. За өнөөдөр юу хийж байгаа? Би одоо гэрээ ажиллагаа хийсэн гэрээ амьдарч байгаа. Одоо би төрсөн өдрийнхөө бэлтгэлээ хийж байгаа. Төрсөн өдөр нь хизээ? Маргааш орно. Ээжтэй ясэ аяг угааж хөсөж байгаа юм уу? Өдрийнхөө бэлэг захиалсан юм аа? Захиалсан. Захиалж өгсөн. За. Одоо аягаа угаачид юу хийх вэ өнөөдөр? Гэрээ амьдлаа. За. Өнөөдөр юу хийж байгаа? Өдрийнхөө хичээл хийж байгаа. Тоос шороо гарчиж байгаа юм уу? За одоо хичээл орлоо. Хичээлдээ явах юм уу? Явна. За. Хичээл нь хизээ орох гэж байгаа үлээ? Маргааш орно. За. За тоош руу гарчиж өнөөдөр юу хийх вэ? Өнөөдрийнхөө бэлтгэлээ хийн. Хичээлээ хийсэн юм уу?
Одоо хийх хичээл байгаа мó? байхгүй. Өнөөдөр уншилгаа хэдэн минутанд уншсан бэ? 1 минут уншсан тий? За. Нэг би энэ дээр нэг Хүрэл хүү, сосор, ануу, наран найзууд маань гэр бүлийнхээ ямар ажилд нь тусалж байгааг анхааралтай ажиглаад хэлээрэй. Сайн байна. Хүрэлхүү найз маань цэцэрлэгт ногоон байгууламжаа усалж байгаа бол сосор найз маань хураг, ишиг, зэрэг, нялх, төл малаа угжаар хооллож байна. Ануу харин ээждээ аяга тавг угааж тусалж байгаа бол наран гэрийнхээ хогийг шүүрдэж цэвэрлэж байна. Бяцхан найзууд маань гэртээ ямар ажил хийж гэр бүлийнхэндээ тусалдаг талаар гарлаа. Одоо чи өөрөө гэр бүлийнхэндээ хэрхэн тусалдаг талаар бодоод хэлээрэй. Дэлхийн нийтийг цочроосон аимшигт цар тахал өвчнөд тэмцэж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь гэр бүлийнхэндээ болон дэлхийн бүх хүн ордод тусалж байгаа хамгийн том тус юм. Ава энэ хогоо хогийн цавны гадуурн ажиллав. Уулын хогоо хогийн цавнд хийхээс гадна бүр ямарч хайх ёстой гэж маш ихсээ лаатек гэсэн тэмдгтээ цавнд өнцөр хог хаяг. Тавь гэсэн тэмдгтээ цавнд хаасан хог хаяг. Уйдрус гэсэн тэмдгтээ хогийн цавнд шилэн хог хаяг. Органик гэсэн тэмдгтээ хогийн цавнд бүсэн болон тавь зугаалга гэх юм. Харин металл гэсэн тэмдгтээ цавнд газын хийсэргээр тэмдэгдэг юм. Гэвч бид хогоо ихэвчлэн хоёрын янзаар л ангилан хаях боломжтой бөгөөд эхнийх нь дахин боловсруулагдах хоёр дахь нь нэг. Дахин боловсруулагдах хог хаягт нь шил, таасан хайдаг, хөнгөн цагаан төрөл бүрийн хуунтрууд хамаардаг бол энгийн хог хаягт нь үдсэн ахуйн хог хаягтууд байна.
Бид өдөр тутамдаа хогоо амьсан хайснаар байгаль дэвсгэрээр бухан боловсруулахаас гадна эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах боломж өгсөн. Ахаа, одоо л ярьдаг. Нэгдүгээрт гараа сайтар норгож савндна. Хоёрдугаарт гарын алгыг сайтар үрж угаана. Гуравдугаарт хурууны салаа бүрийг үрж угаана. Дөрөвдүгээрт хуруу бүрийн хумсны завсардах хэрийг угаана. Тавдугаарт гар хурууны ар талыг угаана. 6 дугаарт гараа цэвэр усаа зайлж угаана. Ингээд хамгийн сүүлд гараа хуурай альчуур зөөлөн цаасаар арчиж хатаана. Гараа байнга угаах дадал нь эрүүл үр бүтээлтэй ирээдүг цогцлооход ач тустай. Сурагч та бүхэн ажлыг их бага гэж болохгүй, хүнд хэцүү гэж халшрахгүй, гэр бүл, найз нөхөддөө сайхан сэтгэлээр тусалснаар ирээдүйд зөв, сайн хүүхэд болно төлөвшнө.